За энэ Монгол улсыг 21-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан гээд 10 сарын 30-ны өдөр өгсөн байгаа. Тэгээ энэхүү тайланд бол одоо хөдөө аж ахуйн салбар тэн дотроо хүнсний салбарт гол тулгамдсан асуудал нь дотоодын хангамж хангалтгүй, олон улсын стандарт шаардлага хангасан үйлдвэрлэл сул, малын дайвар бүтээгдэхүүний боловсруулалт доогуур байгаагаас хүнсний аюулгүй байдлын эрсдэл өндөр хэвээр байна. 24 онд нийт өрхийн 65% нь хүнсний баталгаад байдал алдагдсан. Үүнээс 23 он ноцтой түвшинд хүнсний хомсдолд орсон. Хүнсний хүртэем чанарын асуудлыг илтгэж байна. Хүнсний нэмэлт транс тосыг шинжлэх чадамжтай лаборатори байхгүй, хяналтын тогтолцоо алдагдсан, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах лабораторийн чадварыг сайжруулах, технологийн шинжилэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэд. Ингээд энэ номон дээр угаасаа болохгүй байгаамаа гэд хөдөө аж ахуйн салбарыг маш сайн тодорхой дурдсан байгаа. Гэвч үннийг хэлсэн хүнд одоо хүн өшөөтэй гихчээр одоо сайд маань намайг одоо удаа дараа замлал хийж дарамтлаа. Би одоо энэ салбарыг уулна хөгжүүлэхийн төлөө салбарыг углуур гарна бүтцээр нь нэг дахиж та системээр нь тогтолцоогоор нь өөрчилж хараач ээ. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө өөрөө үргүү зардал руу яваад байгаамаа. Нийт төсвийн чинь 60% нь татаас хөнгөлөлт урамшуул руу явсан мөртлөө өнөөдөр хүнсний үйлдвэрлэл ерөөсөө нэмэгдэхгүй, нийлүүлэлт нэмэгдэхгүй байгаад байгаамаа гэдгийг би тоо баримттай одоо судлаачдын гаргасан дүгнэлттэй би ярьж байгаа. Тэгээ өнөөдөр харамсалтай нь одоо ингээд өөрчлөх одоо сонирхол байхгүй, одоо сайжруулах гэсэн ийм саналыг хүлээж авахгүй байгаад байгаад бол маш харамсаж байна. Тэгээ ерөнхий сайд байсан бол би ерөнхий сайдад захиж хэлмээр байлаа. Энэ 5 жилийн төлөвлөгөөг эдийн засгийн байнгын хороо буцаасан. Тэгэхээр энэ ажлын хэсэгт миний бие ороод хөдөө аж ахуйн салбар дээр одоо бас энэ эх 5 жилийн чиглэл дээр одоо өөрийнхөө бас нэлийн саналыг наривчилж оруулнаа гэж одоо бас энд хэлмээр байна.